За энэ хүрэлцэн ирсэн та бүхэндээ оюун бүсийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Ардсан намын бүлгээс өнгөрсөн хаврын чуулганаар хийсэн үйл ажиллагааны талаар бас тайлбар тавих ёстой. Тэгэхээр манай гишүүд бол эсвэлгүй байгаа. Бид хүмүүс энэ хугацаанд бол асар гэмигтэй байж энэ улсын хурлд болон засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж нэлээд одоо хүчтэй сөрөг хүчний байр суурь илэрхийлсний үр дүнд өнөөдөр нэг жилийн хугацаанд энэ ардсан ардын намын их хурд засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг одоо хүчтэй сөрөг хүчний байр суурьнаас илэрхийлсний үр дүнд өнөөдөр та бүхэн Монгол улсын ерөнхийлөгчөө сонгох ийм одоо боломжийг авчирсан. Тэгэхээр өнөөдөр энэ бол зөвхөн сөрөг хүчний үйл ажиллагаа, бүлгийн үйл ажиллагаа биш. Өнөөдөр та бүхний энэ одоо үн мөнгөний эсрэг, хууль хүчний эсрэг, энэ одоо та бүхний тэмцлийн үр дүнд өнөөдөр ардсан ерөнхийлөгч гарсан шүү гэдгийг хэлье. За 2017 оны хаврын ээжид чуулганаар нийтдээ 18 бие даасан хуулийг их хурд батлсан байгаа. 113 хууль нэмэлт өөрчлөлт оруулсан, 30 их хурлын тогтоол гаргасан байгаа. Өнгөрсөн намын чуулганаар бол энэс бараг 1.5 дахин их буюу одоо 40 гаруй бие даасан хууль, 150 хууль нэмэлт өөрчлөлт оруулсан, 50 гаруй их хурлын тогтоолыг гаргасан байгаа. Тэгэхээр мэдээж одоо Монгол Ардын нам засаг барьж байгаа их хурд болонх байгаа. Тийм учраас тэдний бодлого бол нэлээд явсан учраас энэ их хурлын чуулганы үйл ажиллагаа бол нэлээд тийм ачаал ихтэй явсан гэсэн. Нэмэлт өөрчлөлт болгон дээр бүгдэн дээр нь одоо манай гишүүд бол нэлээд ихтэй оролцож засгийн зөрүүтэй байр суурьтай илэрхийлсэн гэдэг. Нийтдээ 12 удаа бүлгийн хуралдаан болсон байгаа. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр наравтай гишүүнээр ахтуулсан ажлын хэсэг гарчин хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр нэлээд ихтэй ажилласан, хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Энэ хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд бол энэ санхүү эдийн засгийн нийгмийн эдийн засгийн үйл ажиллагаа нэлээд өндөр түвшинд очно гэж хэлж байгаа. За үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсронгүй ажлын хэсгээр гол гишүүнээр ахтуулсан ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байгаа. Тэгэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тэр ажлын хэсэг бол өнөөдөр хурдаас гарсан том ажлын хэсэг Монголын өнцөг болон бүрд очиж үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тэр одоо хэлцүүгийг хийгээд явж байгаа. За хурдаас өнгөрсөн хавар батлагдсан хамгийн онцлог хуулиудыг зөөн хуулиудыг хэлье гэж бодож байна. Төслийн тухай хууль, иргэн хууль, иргэн тэнэг шийдвэрлэх хууль түүнийг дагаж гардаг процессын хуулиуд байна. Энэ хуулиудыг бол 2012 онд шинжлэх засгийн газар гаргацраад манай их хурд бол энэ хуулиудыг Тэмүүжин гишүүний одоо ахаснаар энэ хуулиудыг босруулж гисэн 4 жил одоо босруулаад батж чадаагүй өнгөрсөн хаврын чуулганаар батлуулж амжилтгүй дараагийн их хурдаа орсон. Харин одоо энэ хууль маань бас нэлээд тийм сайн хууль болсон байгаа. Өнөөдөр Монгол Ардын намын бас нэг ганц зүйл дээр бас цаашаа нэг зүйл нь бол энэ төслийн тухай хууль, иргэн тухай хууль, иргэн хууль. Өнөөдөр энэ иргэн хууль, төслийн хууль бол маш их тийм их тавьж хууль болсон. Яагаад гэвэл анх санаачилсан тэр хүн одоо тэр нам нь одоо ардсан нам учраас энэ хууль бол илүү тийм ард иргэдийн асуудлыг илүү сайн шийдвэрлсэн, дээрээс нь одоо хохирлыг барилгуулах зарчим дээр суурилсан ийм хууль болсон байна. Жишээ нь одоо нэг нэгэн хүн буруутай үйлдэл хийлгэхэд 4 зүйлийн ядаас аль нэгийг сонгох боломжтой болж байгаа. Өөрөөр 5 жилийн яд авч болно. Альсууд одоо формулын яд авч болно. Альсууд тэсэн харилцах яд авч болно. Альсууд зорчгийг хязгаарлуулж болно. Жишээ нь одоо нэг Гомбо аймгийн Булган суманд нэг эхлэл нөхөр байнга зодтолдог. Тэргийн одоо асуудлыг шийдвэрлэх гэхэд тэр хүмүүсийг одоо хооронд нь хол байдаг. Жишээ нь одоо зорчгийг хязгаарлах ядыг өгч болно. Жишээ нь одоо хоорондоо ойртохгүй нэг өсөн одоо очоод агсан зохиол тавиад байх юм бол эхнэрийн хол байх тэр боломжийг энэ хуулиар гаргаж ирж байгаа. Хэрвээ хэрэгтмээр тэр одоо сумын эхлэл юм доод татсан зайлшгүй татж байгаа хоорондоо хэрэглүүл хэрвээ тэрнээс илүү ойлгох юм бол дахиад яг хугацаа нэмээд явна асуу торгуулийн яд руу баримтчилсан яд руу гэх ороо явуулсан.
Тэгэхээр ийм одоо их тавин чуулгыг энэ их хурд батсан байна. Тэгэхээр жишээ нь одоо Америкийн кинондор гардаг таа бол жишээ нь тэр хин нэг хийлээхэд одоо шүүгчдэр очоод ялгагч ч юм уу өнгөрч нь очоод асуудал яриад энэ хүнийг одоо энэ хэм хороо багтуулсан учраас энэ санкцаар нь шийдхий гэдэг тэр боломжийг энэ хууль хамгийн гол нь гаргаж байна. Ингэснээр одоо монголчууд ядангуяа одоо хохирлоо багтуулсан тохиолдолд заавал тэр орон шоронд ордог тэр өсөл байдлыг дэгдэх гэсэн өөрөөр хүний эрхийг хамаагүй тэр төвшөнд авах чадсан ийм хууль байгаа гэдэг. За ер нь бол энэ засгийн газар байгууллагад нэгэн одоо асуудал гарсан ядангуяа их хурлын гишүүд засгийн газрын өөрийн одоо бодлогоодыг асар хийсэн байгаа. Энэ дээр одоо манай хамт бас хэдэн сайн мэдж байгаа. Ер нь бол бид нар энэ зүйлийг яагаад ярих гэдэг юм бэ гэхээр энэ бүхэн мэдсэн асуудал бүгдээрээ энэ хаврын чуулганаар Одоосын валютын сангийн төлбөртэй холбоотойгоор батлагдсан хуулиуд байгаа. Тэр 2016 он хэд шин төлбөрийн давхар бий болсон. 2016 оны мөрийн хөтөлбөрт бол ардын нам шин төлбөрийн давхар бий болохгүй гэж амласан. Гэтэл 7 төлбөрийн давхарыг нэвсэн байгаа. 7 төлбөрийн давхараар нийтдээ 105 тэрбум төгрөгийн орлого олно гэж байна. Гэтэл сайдрын урсгал гарын салбараар урсгал анзаардаг урсгал залбарлахаар 405 тэрбумыг зарцуулах шийдсэн. Тэр энийг би нэг зүйлийг өөрөөр гишүүдээс сонгогддог нам тэцээ шинэ ардын нам шиг 2016 оны сонгуулийн өөрөөр бүрээс гацсан зүйлийг яагаад гэвэл ийм одоо бид нар нэг ардын нэг зүйлийг хүсэж байгаа. Өөрөөр амандаа байдаг улс төрчид амандаа байдаг улс төрийн нам ардын бол хангалттай сайн одоо ханддаг бол сая ерөнхийлөгчийн сонгуульд байгаа. За 2016 оны мөрийн хөтөлбөрт оюутны 70 мянган төгрөгийг өргөжлүүлэн олгоно гэж амласан. Гэтэл хаврын чуулганаар энэ одоо долоо чуулганаар өргөжлүүлэн олгоно гэсэн. Оюутны 70 мянган төгрөгийг бүгдийг байхгүй өөрөөр сонгуульд гаргахаар сонгуульд оюутнуудыг ашигласан магаш нь оюутны 70 мянган төгрөгийг батсан. Өнөөдөр та бүхэн мэдж байгаа 2016 оны намрын чуулганаар 2016 оны төсөв батсан төсвөр бол нийт хүүхдийн 60% нь хүүхдийн мөнгөийг олгохоор болж байгаа. Жишээ нь одоо Мөнгө аймгийн аль нэг багт номтог байгаа нэг бодомжтой байгаа хоёр ээжийн хүүхдийг ялгуулж гарч байгаа. Хоёр ээж нь хоёулаа багшиг гэнэ хоёр аав хоёулаа захтар энэ зардаг нэг айд нь өөрөөр ажлаа хөгжүүлэх тул угаалгын машин авчихдаг тэр айдын гурван хүүхдэд нь хүүхдийн нөгөө айдын мөнгө өгөө явж байгаа. Ийм ядуудыг гаргасан ийм учраас одоо дээрээс нь олон улсын валютын сангийн хөтөлбөрийн дагуу дахиад 20% багассан 40% багассан. Харин одоо энэ ардаагийн гарсан нам гишүүд ард түмэн одоо шүүмж ясны үрдүн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 100% болохоор шийдвэрлсэн байгаа. Гэхдээ энэ бол хууль зөрчил шийдсэн шийдвэр гэсэн. Ер нь бол нийтдээ энэ 40% энэ 20% ядуулж байгаа 20% хүүхдэд бүх мөнгөний хүүсэж орлоо гэхэд 15 тэрбум төгрөгийн зардлыг гаргана. Энийг бол тэцээ яамын сайдрын зөвлөлд яам агентийн газрын онгоц дарганы оронтой хасгад энэ 15 тэрбум төгрөг бүгдээрээ гараад ирлээ гэсэн. За 40 жил тэтгэр төчөөд 4 жил тэрнийг ашиглаад одоо өнгөрөхөөр ийм өсөл байдал монголчууд хүрч байгаа. Яагаад гэвэл 65 настай тэтгэр гарчаад 69 настай монголчуудын дундч настай 69 байгаа 4 жил тэтгэр аваад өнгөрнө гэсэн. Тэр ийм одоо хатан шийдвэр бол манай ахмадуудын асар гөрвөстэй үсэг гэдэг. Тэр би энэ зүйлүүдийг яагаад үзүүлж байгаа бэ гэхээр Монгол ардын нам ер нь бол нэг юмны одоо манай ардс намын нэг шийднээс зуураад аваад дуустал нь устгах гэж саддаг юм.
өөрөөр одоо шиг баяр зүгтийн офшорын асуудлыг бүтэн 4 жил нүцээр болоод өнөөдөр амжилттай болж байна. Тийм учраас би энийг яагаад үзүүлж байгаа юм бэ гэхээр эх 4 жилд ардын намын хийсэн алдаа болгоныг шийднээс нь зов. Тэгээд тэрнийг одоо тусгал мөсгөл хийж байгаа бид амжилт нь хүрэх ёстой. Өнөөдөр шинэ Өмгөө аймгийн нэг их хурлын гишүүн сонгогчдоо чамаагийн сонгогчдыг нэгэ загнаж өгч байгаа. Нэг нөхөр нь одоо Чингис хаан юм аасан. Өөрөө жаастаа зур бидлээ явж байна. Тэгэхээр ийм нөхдүүдийг өнөөдөр та нар нэг удаа хэлээд авч болохгүй. 4 жил, 3 жил дахиж мөчөөд бид нар энэ 20 оны сонгуульд амжилт хийсэн шүү. Тийм учраас энийг санаад хүртээс ингэ ярьж байна. За, ер нь бол одоо бидний Ардсан намын бүлгээс хийж байгаа гол устрал бид нар одоо өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан устралыг бол зарим гишүүд бас хангалттай хийсэн байгаа. Харин өнөөдөр бидний энэ ардын намд өнөөдөр Ардсан намын Ардсан ерөнхийлөгчтэй бослын төлөө өнөөдрөөс тэгээд ямар ажлыг хийж байна гэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал. Өөрөөр ерөнхийлөгчийн институцийн эрх мэдийг багасгах асуудлыг асар их тавьж байгаа. Тийм учраас энэ одоо үндсэн хуулийн өөрчлөлтөд бидний одоо энэ Монгол улсын ард иргэдийн эмнэлгийн бид илэрхийлж болсон ерөнхийлөгчийн одоо эрх мэдийг хэвлэн байдаг илүү одоо хариуцлагатай болох институт суурилгын уялдаа холбоог сайжруулах талаар мэдээж одоо асуудал байгаа биднийг илүү шин шилхэн гаргах дээр талаар ажиллах ёстой. Миний хувьд бол нэг байр суурьтай байдаг. Өөрөөр 2000 оны тогтоосон 7 өөрчлөлтийг засчаад тэрний дараа одоо үндсэн хуулийн өөрчлөлтүүдийг хийгээд явах тэр одоо процесс өөр нь бүрднэ гэж харж байгаа. Тийм учраас бид бүхэн энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ ард нийтийн сан асуулыг заавал хийх ёстой. Бусдаар өнөөдөр ингээд хилцүүлгийн шилдэнд явж байгаа энэ процедураас харахад бол хэдийн ихтэй хүмүүс ирж одоо хилцүүлд орчоод бусдад ард юм ерөөсөө оролцохгүй байна. Тийм учраас ард нийтийн сан асуулыг нэгдүгээр явуулах ёстой. Хоёрдугаарт нь ер нь бол төр бол Монголын төр бол үндсэн хууль. Үндсэн хууль буцаад төр. Тийм учраас энэ төрийн албыг зарж байгаа энэ 60 тэрбумын асуудал энэ асуудлуудыг нэг өсөн бүрэн шийдсээр дараа энэ төрийг одоо муудаж байгаа энэ одоо хуваагүй үйлдээс өөрөөр хариуцлага тооцны дараа бид үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулах ёстой гэж байгаа. Гуравдугаарт нь бол өнөөдөр Ардсан нам гишүүдийн нам болсон, ард түмний нам болсон. Тийм учраас бид нар энэ гишүүдээс илүү оролцоотой энэ үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал авчиж, бодлогын хэмжээгээр үндэсний бодлогын хорогоор хэлэлцүүлж, энэний дараагаар үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө Ардсан нам хамтарч явах ёстой гэж байна. За ингээд манай Ардсан намын бүлэг бол өнгөрсөн 1 жилийн хугацаанд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан тийм одоо тэмцлийг асар өргөн хүрээнд явуулсан. Одоо бидний хувьд бол энэ засгийн газар их хурлаас гарч байгаа одоо шийдвэрүүдийг ард түмний асуудал хүндрэлтэй туслахаар бол бид нар бол хангалттай устгал хийн. Бидний жишээ ялангуяа намайг хэрвээ одоо шүүмжлэгээ болчих юм бол энэ одоо ерөнхийлөгчийн хуваагүй үйлдэлийг одоо ярих зогссон бол та бүхэн намайг саднаа ажил оруулсан байна гэж бодгороо այսօр тендер авсан байна гэж бодгороо тийм учраас тийм одоо хуваагүй үйлдэлтэй энэ Ардсан намын бүлэг нэг ялангуяа би үзэж байхгүй гэдэг 2020 он Ардсан нам бүх төвшин ялж байгахын төлөө бүгдээрээ угшаа гэж хэлээ баярлалаа.